Чахан явлаа. Ташуура. Эмээ хоёроо сургууч. Сурлаг болооч юм байна. За. Үргэлжлүүлээд ярих уу да. Нийттэй байсан хоёр хүүд байна. Нийлж суудалж байгаад нь хагцсаа. Хоёр тусдаа үлээр болж хүрээгээр болох нь тэрэ. Жамуухад яах вэ? Байтан дээр ирлээ. Хагаач баха. Манд байсан ноёдоос, манд байсан өрхөөс нь Тэмүүчэнд урвагчаад бай. Андаагээд өршөөхүү, ахгүй гэрээр нь олзолох уу, хэрхэх вэ хэмээхэн тэрэ. За, энэ асуулт их зүг. Тэнтэй үеэс нь ингэж ноёдыг дагуулахгүй харна гэдэг сайн. Аль ноёдыг дагуулах уу? Энэ тэгнүүдийг танаас нь харна гэдэг чинь жанжин ухаан мөн. Байднээ монголчууд дотроо тулалдахгүй байх нь зүйн хэрэг тийм үү? Чи хэтрүүлж бүү санаа жамууха. Мантай тайчууд чамаас лавуурахгүй. Тэгэгч учиртай. Яах вэ борчон хүрээдүүд угаасаа гээсэн хүүгээл олзолж байвал тэр сайн. Ивэ саха хүминэл гэвэ. Чи яг юунд нь бочуурн вэ жамууха минь гэхэд байна. Мантай жалаар айл өрхүүдээс маань жадран гарвалтангууд минь Тэмүүчэнд шургалаа. Энтэд би муу ноён байв уу, сайн ноён байв уу хэмээвэ. Тэгэхээр ямар тайварх юм энэ тийшээ урвуу гэхэд. Зүрхэн талдаа байсан, зүрхэнд цэрэглэж байсан чадрнаас ихэнх нь Тэмүүчэнг таглаа л гэж байна. Хүү минь. Ухтаас чи зүрхэн болгоцсон байсан. Зүрхнээс дахиж урууж байгаа бол тэндээ ивцэхгүй хагаралтж л таара. Тэнд харин Тэмүүчэн хүү сэрэгдхэн дээ. Сэрэнд орхон дээ хүү минь. Эдийтэд ахууга одоо бэхлэж ардаа чи одоо итгэж хэлээ. Өөрийн ардаа итгэл тулг бэхлэг гайж байна. Тагуулах чадрангуудаа сайтар бөөцөл. Гад нэг эмэн тайван болвоо. Тэгээд байж байтал хэдэн гаригтаас өргөх бичих түүд ирлээ дээ. Хамгийн түрүүтэй энэ ахуу ноёноос өөрийн бэлдэргийн хамтаар бэд борч хүүгийнхээ анд Тэмүүчэнд зүтгэж хэлнэ. Манай төмтийн ноён гэж сэтгэхээрэй гэдэг тушаах үг орж ирэх нь тэрэ. За ингэж Тэмүүчэн хүү төмтийн тэргүүн болж байгааг анзаарлаа. Өөрөөр хэлбэл Тэмүүчэнг хамаг Монголын төмтийн жанжин гэж өргөх бичиг ирж байгаа нь тэрэ. Ахаж байна уу? Энэ төмтийн жанжин гэж мэдэрэ гэж мянгал чадах хүн 10 хүрэхэд
бид хэн эс байх нь эс хамаагүй сайчүүд амаг Монголд дүнтэн жанжин болно гэдэг чинь таргуудаа маань зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тийм. Тамаага дарж байна. Дүнтэн жанжин дөрөхөөс өөр аргагүй. Ямар тач нэг энттэй хонхтон сүлдүүс нэгүцээс нийцэж байгаад бас нэг өргөх бичиг ирлээ. Нэгүтэй аваагийн бичиг нь хоёрт нь одоо ярьж байгаа юм. Хоёрт нь бид мянга талж чадахгүй нүнэ. Мянгалж чадахгүй гурамсан дайсын гаруулаараа үзвэл ийм мянга талж байна. Хонхтон нэрийн дор мянга талж байна бидэн. Хүн хүрээмэн таллагдаж хүрээ булаагцнаар аль отогт мянгат байж байгаад додороотож ахуй дороо болсон ч гэсэн нийцтэйгээр тэмүүл чанга төмтөд өргөж өргөмжилж байна гэж ярих дээрээ. Чангад хоёрт нь боллоо. Дахиад баягуудаас орж ирлээ. Баягууд бид тэмүүл чанга дагнаа. Дүнтэн жанжинд мэдээр төрөөр өдөртвөл тэмүүл чанга жанжинаар гэж бид зарлиг таснаа л гэж байна. Чангад гуравдах нь боллоо. 3000 гэдэг ч байна. Бүсийн жанжин өрлөгийн дайтай. За тэмүүл чанга ингээд өрлөгийн болцол хангалаа. Гэхдээ төмт буюу төвөг эхийн дэ талд орж ирэх гээд байна шүү дээ. Ийм байтал үргэлжилж өрөөнхөө бэссүүдэ сүлдэс нар нийцэх юм. Бүсэл хийнээс доошоогоо ардууд. Бид зэрэгцлээ л гэж байна шүү. За яах вэ? Сул ардууд эзэнтэй болох нь сайн. Эндээ судалгүй Кингис горлоосоос орж ирлээ. Борчхон дагдаг бидэн борчгоноо дагамзаа. Гайди тайл боллоо. Хэний өргөх бичиг миний хөхнөөд хүргсэн гэж бодно. Энэ горлосын тэргүүн сэчүүр байхгүй юу? Сэчүүр. Хар хатааны хүү байхгүй юу? Чамуухийн дүү ахаа саавруулж байна. Энэ сэчүүрийн өргөх бичиг тэмүүчнээс орж ирэх юм. Чамуухаа хүү минь юу болоод байна гэхэд. Агаач баха та ч өөрөө энэ Сүхандын хүүнийг нь тэтдэг андаа тэтдэг гэжтэй л гэж байна. Тэгэхээр миний үгэнд ордог ганц түүгээ явууллаа л гэж байна шүү. Чамууха үгээр минь байдаггүй дүрсгүй гэж нэр хуугалж төвх тай байдаг андтай өчглөө л гэж шүү. Ахууд итгэж байгтай анд минь л гэж байна. Тэгэхээр чамууха энд хэлгэнэхгүй юу гэхэд хэлгэнэхгүй л гэж байна. За энэний дараа будаагаадаас өргөх бичиг орж ирлээ. Хөөе будаагаад чинь тайчууд биднээсээ тустай болчихсон. Бай. Гэ тустай болсон гэн энд л мэдлээ. Бүр хаяанаасаа уруулчихлаа.
хачин юм таргуудаа минь. Уул нь өргөх бичгэн бидний талд байгаад нь өчүүхэн олцондоо байдаг будаагаад чинь Тэмүүчэнд явж байна таргуудаа минь. Юу болоод ирвэ гэд байтч Жамуухыг гайхаж горлос аймгийг нь зайлсныг нь цочих биш будаагаад алдсан гайхах ёстой боллоо гэдэг яана таргуудаа минь болохоо байла ноёдын сэцэд чуулъя гэдэг. Байх ноёдуудаа чуулуулсан чинь хатган сайлжууд өргүүд мангууд чадран тэгэл болоо. Кайн манай хамаг монголч нь хаантай болох гэж байгаа юм биш үү таргуудаа. Чи ч одоо тэгээд хаан суудлаа өргөх бичгээр алдахандаа таргуудаа минь гэхэд таргуудаа яагаад энэ минь баруулаас аллаг болчих уу? Сэцгийн чуулганд яагаад ирэхгүй байна гэхэд ардаас нь хорч ноёны тамгын бичиг ирж байгаа. Хорчийг бэд одоо барьчихан талдаа хабуулын сан мэднэ гэд. Хүүе манай сэцэн мэргэн хүн дархан цалдан хар бичи яасан гэхэд Тэмүүчний нэргэд байгаа л гэж байна. Одоо ингээд сэцэн мэргэн боловсралтангүй цаатаж байхан будаачгүй хэдэн арилжаачин болоод бидөрөө Тэмүү бидний төрөөрөө бүс болж унахан тэрээ бүсийн дайтай болчихж байгаа юм бид ч. Цочсон. Харах ч үгүй дээ. Таргуудаа чин угаас баяа юм уу? Тэмцэл хийхгүйгээр шинэ хаан үүсч гэж байгаа юм. Бас төрөө бодоо тийм үү? Таргуудааг бас нэг муу хаан юм гэж хүндэлээд өргөх бичээг өгөөд л урбаад байгаа шүү дээ. Бид нар чинь тэгээд бүс болоод хаягдчихлаа. Бүтэн эзэн чинь тэнд байж байна. Одоо яануу заа таргуудаа минь гэхэд. Сэцгийн чуулга чууллаа. Одоо тэгээд хэдэн биенээ олж харсан юм чинь найрлая даа гэж. Найрлая. Бүсээ болсон бид чинь одоо бараг дагах бичгээ өгөх юм биш үү? Дагуулах бичгээ аваад байх биш. Дагах бичгээ өгөх юм биш үү? Таргуудаа минь. Та чүүд бид Тэмүүчэнг дагна гэх юм биш үү л гэж. Мэлэ гайхаж байна. Цайл хөхөрж. Үгүй хаан өргөмжлөх өргөх бичиг түмт биш таваад орж байгаа шүү дээ. Чаа ёстой муу хавар буулаж толгоо таслахгүйгээр ивэр зайлна гэдэг нь энэ л байх таа гэд. За баг энтэйгээр хэвлэлдээд орчих ёо. Та чүүд бид тустай болчих. Тэмүүчэн одоо тэгээд хаанаар өргөмжлөе. Тэмүү одоо хабуултын ухтаасаа одоо хаан ширэг авах болсон. Бидийг тэхэн дагаад орчихъя гэдэг. За ямар ч байсан Жамуухагаас үг сонсъё доо.
За өөлдөр та саавас үг сонсъё гэдэг. Жамуухаа яанам бай гэхэд. Хаагаач баха. Муу ноёдууд их байгаа андад минь. Хүүхэлдэй хаан болох чонгсоо тэмүүчинг. Хандыг минь. Энд нь бид итгэж болохгүй. Бинд нь бид итгэж орж тэмүүчинд дагаар орж болохгүй. Харин анд минь тэмүүчин анд минь давж залгиж чадах юм бол чадахт нь дагаар ороход амар. Даруулж байхад бид тийм үү. Дарлуулж байхад нь бид бүсээр байх нь тухтай шүү дээ. Дадал хоорондоо хилэлцээд иди тайл болов. За тэгвэл ихтэйхэн дагуулгадах юм бол энд идэ тийм үү. Сайтар зэхэж байна. Эрхэм бэлгийг нь сэтгэгчлээ гэд бид нар бүс байхаа зөвшөөрсөн юм шүү дээ. Хамгийн амар бидэнд цохилт өгсөн зүйл гэвэл зүрхэн тэмүүчинд орсон явдал шүү дээ. Зүрхний өргөх бичиг тэмүүчинд ороод ирчихсэн. Тэд чинь тийм үү. Тэрч чинь бидний сэцтийн чуулганд ирчгээд бид хаббул хааны угсаа та төмөн чуулуулж байгаа тэмүүчинг бид дагна. Өнөө нөгөө их хүн ахч байхгүй, алтан ужирч байхгүй, халаа хаалтаад ирж байгаа нь тэр дээ. Тайхан дагандаа л ухааны юм боллоо. Энд чинь аштай. Тийм бид өөрөө тодорсон хааныг өргөн төмөн дэмжээд байна. Өчүүхэн нэртэй хаадын түүх ингээд нэг дуусгаар болж авах чинь байна гэд маасагнаад алт өгөөд тийм үү. Амыг нь хамхинда ухааны юм бодвоо. Ойлгож байна уу ташуура. Ингэж нэг ял салуу. Ял шүү дээ хаан хийн гэдэг чинь ял. Төрийн бүх ачааг нуруунд аавна гэдэг чинь ял. Тэргүй. Үрс минь nëсэж өндийлөө. Арт төмөн өөрөө хаанаа тодрууллаа. Ялгуулсан түүх нь өөрөө бадрах нь тэр. Тавьчиж ирсэн хоногуд минь өндөрлөө. Тэнхээ төрн өөрөө бослоо. Гэдэл хашгираадал сарх тийг уугаадал салхийг амсаадал жаргаж суваа. Ингэж нэг тэтгэр тайгарах нь ингээд баясэлт өдрүүд ирэх нь амар өдрүүд ирэх нь хамаг Монгол минь сайн хаантай болох нь гэдэг баясаа сууж байсан. Ингээд яг сонин юм ярих уу. Голочиг зэнглэн эндэл байдаг юм. Жамуухаа минь тэмүүчин өрд хийсэ. Тэмүүчин өрс. Өрд хийсэн. Ингээд би чинь яах вэ? Нүрээр уулзаж чадахгүй. Бэхтөрийн аллагт буруутай ахмаг шүү дээ. Мантай тайч үзэргүүд чинь очиод нь тушаал аваагүйгээ чинь бэхтөрийг аллаа тайчин гэсэн. Тэргүү толгойд байгаа таргуудаа бидэн хоёрыг л тэмүүчин буруудхан шүү дээ. Тийм үү? Тийм учраас
Арцтай илэмсүүд хараа царайгаа нуугаад Жамуухагийн ард нь ам манагч нь болоод ороод ирж байгаа. Авгалтаагаа сүгээд нь амдын маань эсвүүхээ амдын маань хүүхэд яаж үссэн хармаар байна шүү дээ. За тэгээд Ангаад ард түмэн өөрөөгөөд ахуй төр өөрөө боссон учраас андан итгэлтэн байя гэж байна шүү Жамуухаа минь. Жамуухаа жадохж байна уу? Жамуухаа Тэмүүчнийг өрсөн би Жамуухыг дагаж гагцаар очсон. Зүсээ хувиргаж тэр хоёрын уулзалтанд юу болсныг яриад байгаа шүү. Жамуухаа миний хүч дутуу биш. Тэгэнтэй жигүүрийн бүсийн хэмжээнд нь байна. Чи аятай дагуулна уу манайг л гэж байна. Тэмүүчинг. Тэгээд эвлэлтэн нэгтгийг чи түших юм бол эхэмсэг өргөлөөрөө. Таашаа болгомоор байна. Жамуухаа минь л гэж байна шүү. Тэмүүчин хүү. Хайдаа. Би тэгвэл ихтэйхэн шиг нийцхийг бодё л гэж байна. Жамуухаа. Эхлээд бэчин. Юу гэлээ Жамуухаа. Эхлээд жаахан би авилга бэлдээдгий. Хэсэгтэй тустай бай. Удахгүй нэгдэй гэсэн үг. Андын төр миний төр мөн үү гэж байна. Ухаж байна уу? Ингээд бид нар чинь найр тэнгүн хийж зураа нийцхийг нь Тэмүүчингээр аятай хан суулгахаар тэгэхэд хийж байваа. Тэмүүчин хаан болж Жамуухаа тайшин болё гэж тэр уулзалтан дээр тохироод байсан юм найрлалдаад. Гэвч тэр найрын дараа бүх юм үгүй болсон. Гашуун. Тэмүүчний мөнгөн аяг харалчихсан. Бидний дунд шивгчэн байсан нэгэн бидний санааг зэлгэлчихсэн. Дотор байгаа хараа танихгүй байж яаж дагах вэ? Дорой байгаа бидэн тунхаглагдаж хаваалахгүй. Тэмүүчинг хороох санаа байна. Тэр хэн гэдгийг мэдрэхгүй. Тэмүүчний мөнгөн аяг харалчихсан. Энэ дээр Тэмүүчин Жамуухаа хоёр маш их муудалцсан. Урьж ирчээд хороохыг завдлаа. Чи учиргүй юм бидтэй анд минь гэж. Энэ хоёр волчарууд минь эвдэрсэ. Энтэд Жамуухаа андан биш шүү. Харуулталж байгаа дотор минь хор байгааг хөршөө гэж. Аллаг нүднээ сайн нулимсаа туслуулж. Хөршөө анд минь бий биш шүү.
Би чинийхээ дэргэд зэрэгцэж болохгүй юм байна ханд минь. Аминд чинь хүрэх нь байна хэмээ гээд. Тэнд тэшиг гэж отчоор. Дожорч. Додомч. Тэмүүчний хорыг тайлсан. Чаддарны тэшиг отчоор. Хорлох байсан юм бол би чамд ерөндөг өгөхгүй. Хорны чинь өнгийг мэдсэн учраас ерөндгийг өглөө. Би цаатар тэнхрүүлдэг анд минь. Бид нийцэж болохгүй юм байна. Хамаг Монголын төртийн хаанаар өргөмжлөхийг хорих, хаар холын нүд байгаа юм байна гэж хингчил энэ хоёр хүү тэрсэн. Ингээд л эвтэйхэн мандах гэж байсан сүлдийг хөрөөд хайчихсан шүү дээ. Ингээд таргуудаа бидэн хоёр балран шүү дээ. Эвтэйхэн тэмүүчин дагаар орчихъя гэсэн санаа өнөө найраар эцэслэхэн тэрэ. Юу гэдэг байгаа юм бэ ташуура? Ямар хүн хор өгсөн юм бэ гинөө? Энийг л мэдхийн тулд тэмүүчин доторхоо зэгцэлж жамууга дэрэгдээ мэдхээс өөр аргагүй болсоо. Энэ хүртэл хөөдөн айтай тогтаагаар зэгцэрсэн ч гэсэн эгмэнд нь байгаа хорлогч нь байгааг таньчихсан байсан юм. Энэнээс хойш хоёулаа зэрэгцээж ил оршихгүй бол жамуухыг ч хорлож мэдэх хүн дэрэгдэн байгаа. Тэмүүчин хорлох хүн дэрэгдэн байгаа гэдэг хар авсан юм а. Нохож байна уу? Таргуудаа чинь тэнд үхгээр хэвтэж байгаа шүү дээ. Заан шиг үлдээ болчин өлн харалчансан. Ухтаас тэмүүчин жамуу хоёрын хэн нэгэн л хаан болно гэдгийг бүхээ ард түмэн мэдэж байгаа. Тийм үү? Тэгэхээр энэ хоёрыг хэн харвах гээд байж болох вэ? Тайчууд бидэн бол биш. Тэнд надаас өөр тайчууд байгаагүй. Тэгэхгүй бол тэмүүчин харааваад угаас ирэхгүй байсан. Тэгээд ч би тайчууд нэрээ галчихсан. Ардэл өмсөөд ам манагч ингээд өвч байсан. Тэнд чинь энэ тэмүүчин тэмүүЮсухан дэмэн хүү хэрхэн өсхийг нь хувь хувийн сонирхсноос төрийн суудалтаар санжаагүй явж байсан юм а нам. Энийг тэгээд хэн хор өгснийг нонгод болж байж л мэдсэн дээ. Тэмэн учраас бэ энэ нүдээр харсан гашууныг хэлчихье. Нүүртээр туулсан харуулслыг хэлчихье. Тэнд нэг вэрч тайчууд байгаагүй. Мөн би тэр хорыг хутгаагүй. Энэ хоёр бол ингэж амдан байж андаа хорлохыг үзчихсэн. Бас андынхаа амийг аврах гэж үзчихсэн. Хоёр андын л түүх. Энэ явдал болж байж л ингэж л тэд хоёр хоёул хүүхэлдэй байгаагаа мэдчихсэн. Нохож байна. Энтийн ард
Шиний санаа гүйснэ. Бид даанч тааж мэдэхгүй гэж хэлчихье. Тэмүүчний үхэл шинд хэрэгтэй юм. Тарж бутах хамаг Монгол. Талаар болох ардуудад шинд ашиг байгаа юм. Таргуудаа бид хоёрт л ямар ч ашиг байхгүй. Хувийн ашгаа бодох юм бол Тэмүүчин хаан өргөөд тухай ирч гисэн амар шүү дээ. Ер нь ч үнэ хэлэхэд хөрөнгө алдчихгүй байхын шиг дагаар орчихсан нь амраа гэж л бодож байсан. Тэрийг санаж эрэх тош үүдэрж би тэнд байсан нь үнэ. Үнэ л хэлье. Энэ таргуудагийн биечиг танхаа муутай болчихсон. Тэнгэр нь хизээ таалаад чөтгөр нь хизээ өртөлчихийг мэдэхгүй. Заан шиг энэ бүдүүн хөлнөөс нь шүүс хоожоод занхрах вийн тэргээр чирэгтгэхэр болчихсон. Амьсгал төдийл хаан шүү дээ. Чүүтэй тайл амьсгалж байгаа. Гэт хүн тэргээр өхөр тэргээр чирүүлээд явдаг. Болчихсон гэсэн. Нохож байна уу? Иймээс хаан өөр өмчлөхөд яахан бид тэрнэр энэнэр хаан суулгана гэж тэнхээгүй төрөө үргэлжлүүлнэ гэж бодох билээ те. Үнэнээ л үчи юм. Хүмүүн гэдэг ч нэ. Тэнгэртэй дэвшин шүү дээ. Би чинь хоёр андынхаа хойноос тэнгэртэй дэвшин шүү дээ. Андтай очоод юу гэж хэлэх вэ? Эсвэл анд байна. Чиний хүүгч би хараач гэсэн гэх үү? Хараад андтай юу гэх үү? Чамуухад би харийг хүргэсэн гэх үү? Таачууд бид тэрнийг хүсээгүй. Тиймээс ч Жамуухаач би хаан болно гэдэг зан байгаагүй юм тэр агшинд. Жамуухаа Тэмүүчний тааш нь болёо гэж байсан тэрэн үед бол. Бич тэр санаага Жамуухад хэлж л байсан. Тэмүүчин гэж түшээ гэдэл. Эвцүүлж байгаад энэ төртийг өөрөө мандах хаанаар агсаад лавь. Энд нь харин өрлөг сайд нь болоод тааш нь болоод зэрэгцчээ Жамуухаа минь гэсэн л бодолтой байсан юм. Эмээс чи тааш байж чадхаа Жамуухаа минь өөртөө нотолж нь явсан болохоос тэнгэртэй тарсалдаж газар тайвруулж хаан болохыг хүсээгүй байсан юм Жамуухаа минь. Ингэчээл бид нар дэрэгдээ хүүхэлдэйн тоглолт нь хүний мэдлэлд байгааг анзаарсан. Хэн гэдгийг нь мэдэхгүй учраас хэлж тавраахаа хүсээгүй. Гэвчэг нь Тэмүүчин ар зүрхнээ хөхнөр таачхад хаан суухыг бол мэднэ. Хинээс болгоомжлохоо мэдхгүй хаан суун гэдгийг нь бид мэднэ. Хүүхэлтэй хаан болох гээд байгааг нь мэднэ гэсэн үг.
Энэний дараа та харин эвтэйхэн ялагдаж байгаа. Энэ зэрэг цэжүүрүү хаавал мэдэж тулаанд зэгсээ. Тулалдах өдрөө товлож чадахгүй л байсан. Таашрын үхлээр тулааны товч гарч ирсэн. Жамуухын дүү таашрын үхлээрээ энчгэл бас аллага. Тийм үү, хоёр дахь нь Тэмүүчэнд хор өгсөн. Одоо таашрыг алчихлаа. Тэмүүчин таашрыг бол яагаад ч алахгүй гэдгийг байвал сайн мэднэ. Бид сайн мэднэ. Гэтэл эдий хороолт болно гэдэг чинь энэ хоёрыг тус тусад нь байлгахыг ихээ хүссэн санаа. Эргэх хорвоод байгаа гэсэн үг шүү дээ. Нохож байна уу? Дүүгийн алчсан амдыг өршөөж чадахгүй болгож Жамуухыг чөдрөлсөн гэсэн үг. Айхтар ясайж байна уу? Энтэй сай болоод Жамууха эхнэрээсээ салсаа. Татар эхнэртэй төрийн гэрлэлттэй учраас альчи татар бүсгүйтэй ханилсан юм Жамууха. Аргамжаанд нь байлгаж төрийн ховд нь байлгах гэж альч татар буюу Алтан улсын ташуур татартай шууд холбоотой болгож Жамууха минь төрийн гэрлэлт хийсэн байсан. Жамууха гэргийнхээ аминд нь хүрсэн. Тэр хорыг Тэмүүчин хороох тэр хорыг альч татарууд хутгсан гэж Жамууха үзсэн. Мөнтэй таашир дүүг нь алах санааг татаруудаа эйсэн гэж үзсэн. Яагаад нь гэвэл Монголд найруулдаг мөнгөн аяг харлуулдаг хор биш. Монголчууд бид чинь зүгээр мөнгөн аяг дуудаг тийм үү? Тэр мөнгөн аяг харлуулдаг хор байна гэхээс говьтоос олж тойл аалзны шүлс биш. Одоо хүнцэл хор зөвхөн зөрчид улсаас ирдэг юм. Ухаж байна. Зөрчдийн арилжаатай гэвэл тэр үед нэг бол би, нэг бол татар. Надад тэр хор байдгийг Жамууха мэдэх учраас Жамууха нандан итгэх байлсоо. Андыг нь хорлох хор хүнцэл байснаас болоод ингэж би Жамууха дүүдээ эвдэрсэндээ итгэж чадахгүй гэдэг нь ахиж ивэл хайр ярилцахгүй гэсэн үг шүү дээ. Гэхдээ би нөөлгөө тасалахыг хүсээгүй. Аштах бүх дайнд нь уухаа хашгирч ахуулах төрд нь дэмээ өргөн гэсэн амдгаандаа суун. Тэрнтэй Жамууха нанд итгэхэ боллоо гэхэд бэ Жамууха хөвөнд
итгэжлэхэ болж болохгүй шүү дээ. Ингээд л тэнгэр уруухаар бэж туулагийнхаа өвөрт нь очин юу дээ. Ээжтэй очиж уйлалтай биш. Ээж юм бай. Тэр үед барагтай. Энтэй намайг одсон хойно туулагийн даатсан хойно ээжийн тэнгэр болсон юм аа. Ээжийнхээ амьсгал хураахад бай. Туулагийн өвөрт байсан. Тунчиг тоохгүй энэ төртөд нь нуугдах ганцхан бут гэвэл туулагийн төвөр байлаа. Цовлон жаргалаа хийлэж Тэмүүчин өргөхөд юу болоод байгааг нэгүүдсийн ховоор санар мэллаахад нэгүүдэстэн туулайтан Тэмүүчингийн тухай цуу гараагүй л гэж хэлсэн. Хорлсон түүхийг нь хамтаар явсан 10 таас өөр хэн ч хэлээгүй гэсэн. Би мэдгүй байна. Та юу ярина бэ гэж зочив. Туулаа зочиж байна. Би мэдэхгүй гэдэг. Бидний ховч тунд нь хорвоо дээр бас дутаа хов байдгаа гэж гайхсан. Тэгэхээр энэ түүхийг Тэмүүчин хав дарж хамт орших ирээдүйн төлөө өөрийгөө зэлгэлсэн нь үнэн болно. Хохож байна уу? Ямар их Тэмүүчингээр бахархсан гэж бодны нагаач бахна. Ямар их Тэмүүчин хайрлсан гэж санана. Андийнхаа уруулаг гээд алан хятна гээд түүхийг нь гаргаж болно шүү дээ. Гэтэл андийнхаа түүг алсан Атаатан гэдэг хов гаргасан байгаа нь туулаад хүрсэн байгааг ажаад. Тэмүү нохож байна уу? Тэмүүчин таашрыг алаагүй юм чинь. Би алаагүй гээд гаргаж болно. Гэтэл тэвээг. Тэр андийнхаа таашрыг дүүг Тэмүү таашрыг алсан гэдэг ховыг өөртөө наагаад л бахархмаар байгаа бид. Тэрийг би хачаад Монголын төрд шинэ хаан төрж байгааг мэдсэн юм да. Хабул хааны сүлдэн нэвэж хамаг Монгол минь энтэд хатууг таадаг жигээ гэрэл түүдэг эртэн босож эгэмтэн үндийсэнд багтаж энэний эсрэг талд байгаа өөрийгөө зүгсэн юм аа. Тэмүүчний дайсан байгаа өөрийгөө зүгсэн тэрэн үед бай. Яаж
Тэмүүчинг энэ хортонгоос нь салах уу? Яаж энэ хоёр хүүний нийцэх заяаг засах уу? Энэ хоёрыг яаж хүүхэлдэй хаанаас нь салах уу гэж. Энтэй чөтгөр нь бий болох ёстой гэж эндэл ирчирсэн юм да. Энэ зөв сонголт байсан уу үгүй юу мэдэхгүй. Жисүүхэнд та хүргэх тус энтэй Монголд хүргэх тус энэ л байж чадна гэж бодсон. Харадан та хүргэх нь ач, чамуухад хүргэх нь тус энэ л гэж бодсон. Энтэй цагаас л би чөтгөр болсон. Энтэйс хойш би ердөө муу санаад хөгшин ноёдын алуурчин чамууха Тэмүүчин хоёрын эрх чөлөөний төлөө өөрийн үеийнхнийг алах эрлэгтэн болохыг би шийдсэн юм аа. Над руу хэн зориглож тайрна. Бүх өөрийн үеийнхнийг устгаж эрхийн цолбоонд нь инх ертөнцөө хайрлах эрлэгтэн болно гэж би шийдсэн юм аа. Ингэж би цус ханхүү нэртэй алуурчин болсон юм да. Яагаад намайг цус ханхүү гэдэг гэж бодно. Энтэйс миний алалгын түүх их хэлсэн юм.